2015 оны 5 сарын 10-наас энэ бүх хар дарсан зүчиг амьдрал эхэлсэн юм. Яагаад энэ өдрөө гэвэл яг энэ өдрөөс эхэлж би тусдаа гарч амьдрахаар шийдэж байр хөслөн ганцаараа суусан. Зарын сайтнаас зөндөө зар хартал бүгдлэнтэй миний хэрэгцээнээс илүү гараад хэцүү байлаа. Тэгтэл нэг өдөр маш гоё дулаан хотын дүүд бүрэн тавилгатай 2 өрөө байр олсон юм. Би ч дугаарыг нь аваад л залгаад уулзаад очиж үзэхэр боллоо. Очоод гартал над үнэхээр таалагдлаа. Тэр байранд байхгүй тавилга гэж байхгүй. Маш тоглог. Яг л миний төсөлж байсан байр байл. Гэхдээ би нэг л зүйлийг гайхаад байлаа. Тэрэнд юу вэ гэвэл энэ байр зах зээлийн үнээс маш хямд байлаа. Бүр маш хямд. Би ч нэг юм бодлоо сайн л биз гэж бодоод шууд магаш нь үгээд очлоо. Эхний хэд өнөө сайхан л байлаа. Тэгтэл тэр нэг өдрөөс хойш бүх зүйл оронгороо эргэсэн юм. Би ерөн залхуу заваанд хүнэлттэй 7 хоногт нэг л өдөр гэрээ цэвэрлэдэг. Би ягаад юм хэрэггүй зүйлс яриад байна гэвэл энэ бол гэр цэвэрлэхтэй холбоотой юм. Нэг өглөөс ирэлэг дуурахгүй ажилласаа хоцорлоо гэд урд чүний эзэн аяг шаргыг бүгдийг нь цэвэрлэхгүй яраад гарлаа. Орой ирээд би нүдэндээ ч тэгсэнгүй. Миний заваар болсон бүх аяг шанага бүгд цэвэр болсон шүүгэнд байлаа. Тэрч битгий хэл хог шүүртэй шалгуугаад бүр тоосыг маань хүртэл арцсан байлаа. Би үнэхээр гайхалтай. Юу болоод байна? Шөндөө сүнэн юм бодогдод нойр хүрсэнгүй. Өглөө босоод ажилдаа явахаа өмнө ахаад ингэх нүггүй шалгая гэж бодоод аяг тавга угаалгүй гарлаа. Орой эртэл ахаад л цэвэрлсэн байлаа. Би яаж байлаа? Энэ үйл явдал яг 7 хоног үргэлжилсэн юм. Би үнэхээр айсандаа нөгөө сүнс чөтгөр гэх юм энэ үдэ гэж бодсон. Ядаж байхад манайх яг гимтлийн имлэгийн хажууд байдаг байлаа. Гэхдээ энэ энгийн сүнс биш. Гэрийн цэвэрлэгч юм уу? Зарц хүний сүнс. Тэгээд өдөр бүр гэр цэвэрлдэг гэж бодоод ер нь намайг байхгүй агуур. Юу болдгийг харах гэж гэртээ 3G хяналтын камер байрлуулсан юм. Камера байрлуулчихэд өдөр ажил дээрээ байж байтал утсанд таны камер хөдөлгөөн илрүүллээ гэсэн мессеж ирсэн юм. Би нэг чаргаас айж байл. Гэхдээ л заавал харах хэрэгтэй гэж бодоод нээлээ. Тэгсээр манай ээж байд юм да. Миний төлхөрийг нууцаар хуйлаад авцсан. Өдөр бүр намайг ажилдаа явсаагүй нууцаар ирж гэр цэвэрлдэг байсан юм бэл. Шаалт нэг.